За энэ илтгэлийн нэр бол юу сургуулийн өмнө насны хүүхдэд англи заах газар гэсэн дэвшилтэд энэ логсийн сэдвийн дагуу илтгэлийн үйлцэн за энэ илтгэлийн бол юу зорилго юм бэ гэхээр бид бол сүүлийн үед ихтэй сургууль, дунд сургуулийн хичээлийн сургууль дэвшилтэт технологи маш зэрэгмээ авдаг болсон. Тэгэхээр орчмын хүүхдүүд бол хамгийн наадах нь одоо гар утас, компьютер, смарт фабрик гар утасны фабрик дийзер бүх гэр ахуйн одоо янз бүрийн электрон янз бүрийн сургуулийн одоо самбарч гэдэг юм байна. Фабрик самбарч гэдэг юм бол сургуультанд ажиллаж нэгдээд ирсэн учраас хүүхдүүд юм бол сургуультанд ажиллахаар тийм сүүлийн дэвшилтэт технологи нэвтрүүлгийг багшнаас шаарддаг гэсэн юм. Заах арга үйлчлэгийг биднээс шаарддаг юм шаардлага одоо тулгаад байгаа. Миний дагуу зөвхөн одоо сургуулийн өмнө насны хүүхдүүд гэлтгүй нэ сургуулийн одоо сургуулийн насны бага ангийн одоо хүүхдүүд энэ сургуулийн дэвшилтэт технологи нэвтрүүлгийг хамгийн одоо бидний заах хамгийн хэрэгцээтэй зүйл болоод байна. За энэ ихтэй орсон гол төлхөөрүүд бүгд бол энэ дээр нэгдүгээр боловсрол, англи хэл, тоглоом, заах дэвшилтэт технологи уншдаг үзэх гэсэн гол одоо төлхөөр үсийг энэ дээр оруулсан байгаа. За сургуулийн өмнө насны хүүхд гэхээр бол та нар мэдж байгаа тийм ээ. Сургуулийн өмнө насны хүүхд бол цэцэрлэгт бол 2 наснаас хүүхдээр явдаг. Тэгээ 2-оос одоо 5 нас хүртэл хүүхд яхаа цэцэрлэгийн одоо цэцэрлэгээ боловсрол авдаг тийм ээ. Тэгээ энэ сургуулийн өмнө насны боловсролыг 2 хувааж үздэг шүү дээ. Албан, албан боловсрол тийм ээ. Албан болохоор яг юу цэцэрлэг тийм ээ. Цэцэрлэг яаслаар хүмүүц нь албан бус нь болохоор яг гэрийн хүмүүц байж болно шүү дээ тийм ээ. Тэгээ юм байдлаар ээж аав нь одоо юу төвөмжнөр юу гэж байна шүү дээ. Болцоо бод хүүхдээ цэцэрлэг болцоо гэж үүдэг. Эсвэл сүүлийн үед одоо цэцэрлэгийн насны хүүхд тийм ээ. Маш их байж байгаа шүү дээ. Цэцэрлэгт орох тийм болцоо байхгүй юм. Одоо хөдөөнөөс орсон хүүхдүүд дүүний хараал даяар боловч цэцэрлэгийн хөрөлцөө байх. Ангийнхан тоон хүүхдийн тоон одоо нэг ангид хэд 40 хэдэн хүүхдтэй тийм ээ. Тэгээд норм тийм хэвчээ байдаг. Тийм учраас цэцэрлэгийн цэцэрлэг хөрөлцөө муутай. Тийм учраас яг гэрээр болсод бол албан бус болсод бол тийм одоо аюулгүй орчод байна л да замаа орчод. Энэ дээр ингээд энэ 1-2 насны хүүхдийн одоо тийм онцлог гэх юм бол яг хамгийн дөрвөн оюуны хөгжлийн асар хурцтай явж байгаа. Тэгээ маш их хөдөлгөөнтэй байдаг юм насны хүүхдүүд. Тэгээд өөрөө бие дааж өөртөө итгэлтэй тийм ээ болж эхэлдэг. Энийг бол өөрөө итгэлтэй болж байгаа чанар болохоор өөрөө илэрхийлдэг. Ямар нэгэн байдлаар зөрүүлэх тийм ээ байдлаар илэрхийлж учраас яг тэр бүхний эцэг эхчүүд маш хүлээсэн хандаж аль болох арга юм тийм ойлгох хэрэгтэй. За 3-5 насны хүүхдүүд бол яг сургуулийн өмнө насны хүүхдүүд бол ямар нэгэн зүйлийг бол яг аль болох тэр тоглоом тийм ээ тоглоомын байдлаар ч юм уу ямар нэгэн асуулт байдлаар аль суулгах
Тэгэхээр энэ насны хүмүүс болохоор эцэгхээс айлтгаар юм асуудаг юм ээ. Ямар нэгэн одоо жишээлбэл тоглоом байдлаар тоглоомын одоо байдлаар зүйлүүд байгаа асуулт нь бол айлтгаар эцэгчүүд хариулж явах хэрэгтэй. Тэгэхээр миний түрүү ярьсан энэ суулын өмнө насны боловсрол 10 бос гэсэн юм байна. За тэгээд 6 нас хүрэхээр хүүхд болохоор яг заавал эзэмших боловсрол буюу одоо 1-р ангид ороод тэгээд энэ заавал эзэмших боловсрол үе шат хэлдэг. За судалгаанаас үзэхэд бол бичиг үсэг тайлбарлах явдал нь хүүхд төрхөөсөө эхлээл одоо бичиг үсэг тайлбарлах тэр одоо үйл явц нь хэлдэг. Тэгэхээр аль болохоор хүүхд одоо төрхөөсөө ахуулаад хүүхдтэй аль болохоор маш их ярих хэрэгтэй. Аль болохоор ярьж одоо тэр хүүхдийн ярьснаар яг тэр хүүхдийн одоо хүнтэй харьцагт ярианы тэр боловсрол нь илүү одоо хурдан одоо жишээлбэл яаж одоо хурдан хэлд орно гэсэн үг. Тийм болохоор эцэгчүүд яг хүүхдтэй айлтгаар маш их ярих хэрэгтэй. Тэр орчныг бүрдүүлж гэсэн. Тэгэхээр хүүхдүүдтэй явж байхдаа дуудлага маш зөв байх хэрэгтэй юм аа. Зөв байх гэдэг нь гэсэн үг маш зөв одоо сонсноо яг үгээр зөв ярина гэсэн. Зөв сонсож чадахгүй бол яаж гэсэн. Тэгэхээр бид нар мэдэн шүү дээ одоо юуны бэрхшээлтэй хүүхдүүд сонсолтын бэрхшээлтэй хүүхдүүд энийг юу нь болохоор зовлон юу гэхээр үгийг одоо сонсож чадахгүй учраас яг бид нар хэлнийх нь юм босрдууд юм буруу ярьдаг юм сонсох нь учраас буруу ярьдаг. Тэгэхээр гар наснд нь хүүхдтэй болохоор аль болохоор яг зөв дуудлагатай зөв одоо ярих хэрэгтэй гэсэн үг л дээ. За Монгол улсад бид сургуулийн өмнө насны хүүхдүүд зориулсан англи хэлний анх шатнуудыг ном хөвлөлт маш ховор байдаг юм лээ. За энийг би бол зүгээр яг номын төвөр дээр явж харахад бол ганц хоёрхан ном байдаг. Бага насны хүүхдүүд яг англи хэлний анх шатны хэлийг бол төрөлхөгийн одоо төрөл бүрийн аргуудыг дэвшүүлсэн номууд хурдан гардаг. Гарч ирсэн хүмүүс одоо дөнгөж одоо энэ хурданд гарч ирэхэд нэвтэрч байгаа гэж бодож байна. Манай зах зээл. За судлаа ихээр би ерөнхийдөө хоёр ном сонгож авсан байна. Энэ дээр болохоор хүмүүс зохиогчтой би англиар ярьж чадна гэдэг юм сонгосон байна. Хоёрдугаар нь болохоор англиар ярьцгаая гэдэг нь Лоуны гэж хэлсэн газар одоо гаргасан. Энэ хоёр ном бидгээр хэрцүүлж судлаа гэсэн тийм зорилт тавьсан. За хүмүүсийн ерөнхийдөө ном болохоор бага насны хүүхдүүд англи хэлний анхны шатны хэлийг бол шинэ аргач тохиолдсон юм. Тэгээд хүмүүстэй гамаар болж байгаа маш олон зүйл англи хэлний сургалтуудыг зохиосон юм байгаа. Тэгээд энэ бол одоо бага насны хүүхдүүд англи хэлний анх шатны хэлийг болохыг шинэ аргач юм CD даалгдаг юм одоо ном агсан бол 2010. За энэ номыг бол бүтцийн танилцуулах нь бол нийт одоо 36 жилээс бүтсэн юм байгаа. Хичээл бүр одоо хүүхдийн онцлог тааруулсан сэдвтэй. Одоо сэдв болноос яг хүүхд концепттэй холбоотой англи хэлний хэлтэй мэдлэг байна. Тэгээ энэ болохоор энэ нэг ном байна. За энэ дээр
үзэж байгаа номууд энэ бороо намайг өдөртөө хоолд нь харьцуулж үзье гэсэн тийм. За хүмүүс намайг ингээд үзэхэд бүтцэн ирэхэд ийм эсвүүдээс тогтдог юм байна. Тогтоож аваарай тийм ээ. Энэ хэсэг нь болохоор яг CD-н дээр байгаа. Одоо энэ CD-н дээр байгаа. Энэ англиар хэлсэн одоо hello, what's your name? What's your name? I'm Mike, I'm Jim, that's my name. Энийг бол CD-н дээр байгаа. Энийг болохоор нэг юм компьютер дээр ч юм уу одоо CD тоглож хөгжмөөр энэ CD-г болуулаад яг хүүхэд тэрийг сонсоод тэгээд энэ одоо англи одоо өгүүлбэрийг хичээж хэвээр. Тэгэхээр энэ юу нь болохоор аав ээж нь яг өгөх энэ одоо hello гэдэг ингээд what's your name гэдэг энэ одоо өгүүлбэр гэдэг аминуудын яг өгөх аав ээж нь яг эсвэл багш нь ч юм зөв дуудаж өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ дээр болохоор нэг монголоор монгол галгийн энэ дээр бичиж өгсөн. Одоо what's your name гэдэг. Одоо чиний нэрийг ингэдэг. Яг энийг одоо жишээл аав ээж багш нар уншаарай гэсэн хэсгийг уншаад энэ дээр болохоор хүүхдэд тэр монгол галгаар бичсэн одоо өгүүлбэрүүдийн ээж аав нь зөв дуудаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр за энэ дээр болохоор ийм үстэй энэ дээр харилцан яриа тийм ээ. Тэгээд тогтоож аваад асуулт хариулт хараад хэлээрээ ийм үстэй байна. За ингээд сургалтанд оролцож байгаа хүмүүс гэх юм бол яг хүүхэд эцэг их багш. За сургалтын материал ашиглаж байгаа материал гэх юм бол би англиар жодон сууж бичих. За хараад хөрөмж гэх юм бол компьютер CD тоглож үзүүн чанар ярьж эсвэл чихвч байх гэсэн. Энэ сургалтын орчныг бүрдүүлэхэд бол бид нэр яг орцогч нар энэ сургалтыг нэмээ тэгээд хэрэглэх хөрөмж бүгдээ нийлж нэг юм сургалтын орчин болно. За энэ дээр болохоор сургалтын үйл явц нь болохоор одоо тодорхойлох юм бол багш тийм ээ багш хүүхэд эсвэл яг эцэг хүүхэд байх юм. Тэгэхээр энэ дээр энэ сургалтын явцад анзаарч байгаа тийм ээ. Энэ дээр болохоор заавал яг багш мөн эцэг байж энэ сургалтыг явуулах гэсэн. Тэгээд хүүхэд одоо бие дац одоо нэг одоо сургалтад нэлээд төвтэй эцэг их яг заавал одоо энэ одоо өгүүлбэр үг одоо амиануудыг монголчууд ажиллаж хэлэх хэрэгтэй гэсэн юм байна. За сургалтын үйл явц энэ дээр тодорхойлсон байна. Хүүхэд болохоор англи хэл заахад багш эцэг эхээс ихэнх хүсэлтүүд шаарддаг юм. Хүүхдүүд англи хэл заахад багш эцэгээс энэ хүсэлтүүд шаарддаг. Хүүхдийн сурах сэтлэл төрүүлэх арга олох хэрэгтэй болно. За багш эцэг эхчүүд аав ээж багш нар уншаа гэсэн хэсгийг заавал унших хэрэгтэй. Энэ заавал хүүхдээс асуух хариулт харилцан ярилцах байдлаар яг хичээлийг заах гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор хүмүүс номдор ажиллахын тулд яг эцэг эхээс маш их зүйл шаарддаг гэсэн үг нэ. Хүүхдийн одоо сурах сэтлийг аль болохоор тэр хүүхдийнхээ тэр номдоор ажиллахад тийм ээ сонирхлын бууруулахгүй байх үүднээс яг сурах сэтлийн банк яг төрүүлж авах хэрэгтэй гэсэн. Банк хүүхдийг магтах хэрэгтэй гэсэн. Одоо жишээлбэл what's your name гэдэг үг одоо зөв хэлсэн багт яг за миний хөл зөв хэлчихлээ шүү сайн байж гэдэг юм дээ. Заавал ингэж магт одоо юу гэж яг тэр сурах сэтлийн бууруулах төрүүлэх хэрэгтэй гэсэн. За орчинд бол ингээд хүүхдтэй харилцах тийм ээ замаар энэ сургалтын орчин бүрдүүлэн тэгээд энэ дээр болохоор аав ээж хүүхд тийм ээ хамт суугаад номоо нээгээд за энэ болохоор CD дээр бичлэгээ сонсон тийм ээ компьютер дээр байж энэ болохоор эсвэл яг CD хөгжим тоглож байж энэ дээр бичлэгээ сонсоод за тэгээд бичлэгээ сонсож дууссан дараа хүүхдээс асуулт асууна хариулахын туслан тийм ээ
үг өгүүлбэрийг ганцаарчлан хэлүүлнэ. За тэгээд авиа үгийн дуулыг засаж өгнө. Тэгээд энэ дээр маш анхаарах хэрэгтэй. Авиа үгийн дуулыг засаж өгөх гэж байгаа юм. Энэ дээр бас бид нэр аав ээж жишээлбэл одоо Монголоор ажиллаж байгаа үед юм уу? Бид нэр одоо жишээлбэл ямар нэгэн үгийг буруу авиагаар дууддаг ч юм уу. Үгийг буруугаар дуудах юм бол тэр хүүхд яг тэр хүүхд өнөөдөр цааш нь одоо англи хэл сурах бас мэддэг хэмжээний тийм ээ буруу одоо тийм ээ дуудлага одоо сурцсан бол цаашаа англи сурж явах бол хор усыг боломжууд бас нэгж байна. За зөв хэл хүүхдийг урамшуулна. За дуу мөр бүрээр орчуулж өгөөд дууны бичлэгийг сонссны дараа дагаж буул гэсэн ийм байдлаар яг бид гүн усгон ном дээр намтай одоо ажиллах ийм үйл явцыг авах бид нэр юу гэх юм сургалтад үйл явцыг за хамгийн ингээд давуу тал нь юм бол яг ном аудиосэд дагалдаг нэ хүүхдийн одоо сонирхлыг татсан хөгжөлтөө зургуудтай зургуудаа дасгалуудтай за энгийн хүүхдэд амархан олох харилцан яриа өөрөөр багтаасан давуу тал нь гүнсгэн номын давуу тал англи хэлний идэвхтэй үг хэрлэг хэлцэн дүрмүүд аялал дуудлага бүгдийн юм дээр багтаас юм байна. За мөн аав ээж сургууль хүмүүс багсны бол англи хэл мэдгүй бол анхаас нь мэдлэггүй байсан ч энэ ном яг хүүхдэд хэлж өгөөд ингээд заах боломжтой. За тэгээд энэ номны бас нэг давуу тал нь бол том фонтоор бичигдсэн гэнэ. Текст нь бол том фонтоор бичигдсэн. За тод үнгийн зүйлүүдтэй ийм ном. За энэ номны дутагдaltaй тал нь гэх юм бол энэ дээр заавал багш эцэг хин оролцоог шаарддаг гэсэн үг нэ. Сургалтын одоо сургалтын явуулах бид нэ заавал эцэг хин оролцоо шаарддаг. Өссөн үедээ хүүхд бие дан одоо хичээлээ давтах боломжтой. Номыг аваад жишээлбэл тийм ээ өссөн үедээ хүүхд жишээлбэл давтах боломжтой. Хичээлийн материалыг ойлгоход нэлээдгүй одоо хичээл зүтгэл аав ээж нараас нь шаардна гэсэн үг тийм. За заавал компьютер эсвэл CD-д тоглох хөгжим байх шаардлагатай. За хүүхэд хичээлийн материалыг бүрдэн мартах талтай байсан. Хүүхдийн сурах арга сонирхол буурах магадлалтай тийм ээ. Заавал тэр сурах сэдвийг төрүүлэхгүй бол яг хичээл сурах сонирхол буураад заавал сэдвийн төрүүлж байгаа. Хүүхдийн мартах зүйл юм дээ. Тийм байна. Хичээл заах их хугацаа шаарддаг. За үг хэллгүүдийг монголчлон гаргасан эцэг эхчүүд зарим буруу дуудах магадлалтай байна. Тэгэхээр монголчууд гаргасан гэдэг бол нэг дутагдaltaй тал нь болохоор хэрв бидний одоо шинэ англи хэлний байдаг янз бүрийн юу гэж авианууд байдаг юм. Тэр авианууд болохоор монгол хэлэнд байдаг. Жишээлбэл thank you гэдэг үгээр so гэсэн so гэдэг авиа жишээлбэл монгол хэлний одоо ямар юм гайлшгүй бидний нэлээд хүүхдэд тийм ээ. So thank you гэдэг юу вэ? Thank you гэж дууддаг ч юм уу. Иймэрхүү буруу одоо жишээ ажиллаж одоо монгол галыг одоо жишээ нь уншсан тохиол хүүхдийн цаашаа тэр үгийг буруу дуудах юм. За энэ дээр за дутагдaltaй тал нь юу гэдэг миний ажилласан энэ номын дутагдaltaй тал бол энэ. За дараагийн ном болохоор энэ саяны гүнс ба номтой харьцуулж байгаа ном бол энэ Talking English гэдэг ном ба. Энэ ном болохоор нийт 20 ширхэг юм ном. Сурал ном. За хэвлэлийн газар болохоор Learning Age гэдэг хэвлэлийн газар. Learning Age хэвлэлийн газар бол Тайваны хэвлэлийн газар. Үүнтэй хүүхдийн одоо янз бүрийн ном хэвлэлийг олсож нэгэн гаргадаг юм. Компани.
Publishing компани гэдэг тийм ээ. За энэ номын бүтцэн болохоор нэг номонд болохоор ойролцоогоор 1-4 хүртэл хичээлийг багтаасан юм юнит гэж байдаг тийм ээ. Хичээлийг багтаасан. За хичээл бүр өөрөө онцлог тааруулсан сэдвтэй байсан. Ерөнхийдөө хүмүүс баттай төстэй. Сэдв өөр хичээл бол өөр гэсэн сэдвтэй тийм ээ. Бүгд бүр тухайн сэдвтэй холбоотой англи хэлний мэдлийг яг олж авах хэрэгтэй. За ингээд нэг юнит нь болохоор дотроо ийм одоо бүр хэсгүүдээс нэ дэд хэсгүүдээс тогтдог юм болохоор харилцан яриа хэлний орлого буюу авиа судлах цаг сонин юу байна анхаарч хараараа ярилцах харилцаг зөв бичээрээ хөгжилтэй цаг уулзгаа гэсэн энэ хэсгүүдээс яг дэд хэсгүүдээс бүр за ярилцах хэсгээр болохоор яг өөр маш энгийн одоо хүүхдэд ойлгохын текстүүдийг оруулж ирсэн. Тэгэхээр энэ хоёр хүүхд яг харилцан хоорондоо ярилцж байгаа гэсэн үг нэ. Одоо back to school буюу одоо эргээд сургуультай тийм ээ. Одоо хүүхдүүд амгалт зуны амгалт дараа яг 9 сарын 1-нд эргээд одоо сургуультай одоо тийм ээ орж байгаа байх юм байна. Тэгэхээр энэ дээр бол эхний хүүхд нэг асууж байна. Чи одоо сургуультай яг бэлнүү тийм ээ би одоо сургуулийнхаа цонхыг авсан ч гэдэг ийм энгийн хүүхдэд ойлгох юм текстүүдийг оруулж өгсөн. За энэ болохоор яг харилцан ярианы хэсэг юм болж байна. За дараагийн нь болохоор авиа судлах цаг. За энэ дээр болохоор ямар авиа үсэг хоорондоо нийлээд нэг өөрнөөс авиа үүсгэж байгааг харуулна. За англиар уншихад бидэнд ерөнхийдөө туслана гэсэн үг нэ. За энэ дээр болохоор жишээлбэл одоо энийг болохоор бид нар А гэж дууддаг шүү дээ. Англи хэлээр А гэж дуудана. Тэгээд энэ болохоор яг одоо үсэг энэ одоо short A sound болохоор богино А sound нь яг үүнд болохоор яаж дуудах юм гэдэг. Тэгэхээр энэ дээр болохоор энэ номыг маань нэг онцлог нь болохоор үзэг даргалж байгаа тийм ээ. Үзэг даргалж байгаа. Энэ үзэг нь болохоор яг шүү дээ. Танаа энийг юу яагаад үзээ? Саний дээр одоо яг номууд дээр ингэ шууд үзэхгүй юм. Тэгээ одоо яг гол хэсэг энэ дээр яваад байна. Тэгээд яг авиа дуудаж байгаа хэсэг дээр болохоор бид нэр яаж байгаа юм. Энэ дээр одоо жишээлбэл түрүүн би юу ярьсан. Яг энэ дээр одоо бид нар яг үгээр яг энэ авиаг болохоор яг зөв дуудах юм бол бид нар яг натив english буюу одоо яг жинхэнэ одоо одоо англи хүн дуудсан тэр авиаг бид нар энэ дээр яг наад үзэгний чинь тусламжтай биднээс сонсно гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энэ дээр түрүүний номны дутагдaltaй хэлсэн тийм ээ. Одоо аав ээж нь жишээлбэл тэр үг хийж өгч байгаа юм. Тэр авиаг одоо яг Монгол галын дагуу юм галицтай дагуу одоо хэлнэ гэсэн ямар юм үг чинь. Тэгээд энэ дээр тэр аав ээж нь багснаар тэр үгийг буруу дуудана гэдэг юм. Энэ дээр болохоор яг үгээр энэ үзэгний тусламжтай жишээлбэл энэ дээр дарахад бид нар яг одоо натив юм гэж нэ англи юм одоо яг энэ үгийг яг зөв дуудана гэсэн. Тэгэхээр бүгд энийг сонссноор яг үгээр энэ дөрөв энэ үгийг яг ингэж дууддаг юм байна те. Тэгийг одоо яг тотож авах гэсэн юм байна. За дараагийн хэсэг нь болохоор ерөнхийдөө сони юу байна гэсэн хэсэг байна. Энэ дээр өөрийгөө танилцуулж илэрхийлэх зайлшгүй хэрэгтэй шинэ үгсийг бол энэ дээр танилцуулсан. Тэгэхээр саяны сэдвтэй холбоотой шинэ үгүүд энэ дээр орж ирж байна. Тэгэхээр энэ дээр school bag, pencil case, pencil, eraser, ruler, энийг хэлээд шүү дээ. Blue bottle, crayon, sharpener, new all гэдэг энэ үгнүүдийн холбоотой тухайн тэр сэдвтэй холбоотой энэ үгнүүд орж ирж байна. Тэгэхээр энэ үгнүүд дээр бол бид нарыг саяны дээр ярьдаг үзээр дарахад яг текстэн дээр дарахад ч гэсэн яг энийг уншина. Зурган дээр дарахад ч гэсэн яг саяны энэ үгээр уншаад байна.
За анхаарч хараарай гэсэн хэсэг байна. Энэ дээр болохоор өгүүлбэр бүлэгт олонтоо дайрдах авианы дүрмийн мөрдтгүү үгсийг сайтар тогтоож авах гэсэн. Тэгэхээр авианы дүрмийн мөрдтгүү үгсийг яг энэ дээр сайтар тогтоож авах гэсэн. Энэ дээр анхаарч хараарай Google гэдэг. Дараагийн болохоор ярилцах хайрцаг гэж байгаа. Тэгэхээр ярилцахаас найзуудтай чөлөөтэй харьцахад хэрэглэх өгүүлбэрүүдийг ингээд зааж өгч. Өгүүлбэрүүдийг зааж. За зөв бичээрийн тэлцэхтэй нь болохоор яг энэ жишээнээр болохоор яг жижиг ABC гэсэн одоо энэ скийг яаж зөв бичих вэ гэсэн дээр агийн юм дээр заасан юм байна. Одоо жишээ нь 1 гэдэг энэ дээр 1 гэдэг ингэж татах нь тийм үү 2 гэдэг доош татах нь. Тэгээд би одоо яг 1 гэдэг ингэж татах нь 2 гэдэг ингэж татах. Энэ агийн үнэтэй энэ скийг бичих дээр агийн видео зааж өгсөн юм байна. За хөгжөлтэй цаг гэдэг дээр болохоор яг бидний өмнө өгсөн одоо текст одоо харилцан яриа энэ бүхэн өнөөдөр бид нэр дахиж давтаж үзсэн гэсэн үг. Энд дараа одоо бид нэр өөрсдөө яг энэ зурган дээр дахиж үзэг маань яг фотоор энэ өгүүлбэрийг уушиг. Жишээ нь хоёр хүүхэд энэ үзэгтэй байлаа гэж боддог тийм үү? Энэ хоёр хүүхэд яг хоорондоо сууж байгаа нэг ном дээр ажилласан гэсэн. Эхний хүүхэд нь яг таслаа ажилласан гэсэн үг тийм. Эхний хүүхэд нь ингээд дахиж I am ready for a school тэр хүүхэд яг нэг татаж хэлсэн танууд нь яг yes I have my school bag гэсэн үг нэ. Ингээд яг хоёр хүүхэд сууж байгаа бандаа ингээд харилцаа явуулаад таслаа юм гэсэн. Таслаа татаж хэлсэн нэ. За хамгийн сүүлийн хэсэгтээ болохоор энэ дууны хэсэг юм. Хаан сэтгэл хөдлөлтөд зориулсан дуу гэдэг энэ дуу бас яг энэ дээр үзгээд дахад энэ дууг яг дуулсан. Тэгээд хүүхдээ тэргээ дуугаа сонсоод дагаж дуулж байсан. За энэ дууны нөгөө нь яг бас гүн спорттой адилхан тэр эцэг их хэмжээний сургууль хүмүүст багш нар энэ дууны өгүүлбэр бас Монгол хэл рүү орчуулж байна. Ямар тухтай дуу юм дээ. Тэр нь бас орчуулж байгаа. Тэгээд дараа нь за сургалтын үйл явцх юм бол яг энэ өгцөгний баг даваад юм бол яг хүүхэд биеэ дааж яг энэ үзэгт байгаа шууд ажиллаад өсч болно гэсэн. Заавал эцэг байх шаардлагатай гэсэн. Өнөөдөр хүүхдэд энэ үзэгтэй ажиллах тэр зарчмын заавал өгчих юм яг хүүхэд цаашаа андаа тэрийг ажиллуулах гэсэн үгтэй нэг үзэгтэй ажиллаж явчих гэсэн. Тэр нэр хүүхэд уншдаг үзэг, за багш уншдаг үзэг хүүхэд байж байгаа тийм ээ. Ийм хажууданд одоо багш чинь байж байгаа юм. Чиний ном дээр нэг багштай хамт энэ хүүхэд бас ажиллаж байгаа юм. За эсвэл эцэг их за гэртээ байгаад эцэг их хүүхэд гэж байна тийм ээ. Эцэг хүүхэд энэ ном дээр бас хамтарч ажиллаж боломжтой. За эсвэл яг хүүхэд уншдаг үзэг хүүхдүүд яг хоёр одоо нэг гинэ хоёр хүүхэд байхад хоорондоо нэг одоо үзэгтэй байж байгаа. Энэ ном дээр бас яг тэр харилцан диалог дээр бас хамт ажиллаж байна. Энэ номын бас нэг давуу тал нь болохоор яг хүүхдийн нэг юм чинь тэгээд энэ хүүхдүүд бол өөр гэсэн өмнөс хоолой тийм ээ дүр төрхийг эмэгтэй тэгэхээр хоолой тийм ээ одоо энэ шиг хүүхдүүд яг өөрийнхөө хоолойгоор энэ хүүхдийн өөр хоолой яаж тийм ээ. За онцлог үзгээ ингээд танилцуулж байна. Онцлог үзэг маань яг зориулт нь ингээд үсэг өгүүлбэрийг онцлог зориулсан. Үсэг өгүүлбэрийг онцлог зориулсан. За яг ашиглаж байгаа технологи гэх юм бол хамгийн сүүлийн технологи байна. Энэ бол оптик identifier оптик тодорхойлох технологи ашиглаж байгаа. За энэ дотор одоо бичигдсэн хүмүүс ярьж байгаа тэр юу шүү дээ. Дуу хоолой болохоор хоёр янзын форматаар байдаг юм шиг MP3, WAV гэх форматаар. Том формат. За яг энэ номныхаа одоо жишээ нь дотор
зураг өгүүлбэр одоо зураг өгүүлбэр зоош гэдэг нэ. Энэ болгоны доор болохоор яг нуугдуулалт тийм код үүдэг. Энэ код нь болохоор QR код буюу одоо 2D сүүлийн танаа мэдээд 2D баркод гэдэг шүү дээ. Одоо компани өөрөө лого мөнгөнд тавьсан гэдэг шүү дээ. Энэ баркод яг тэр баркод энэ доор байж гисэн. Энэ баркодыг бид нэг offset хэвлэлийн шинэ технологи гаргасан. Энэ баркодыг болохоор энэ offset одоо ямар ч Монголын offset хэвлэлийн газар ч гэсэн хийх боломжтой. Зөв offset хэвлэлтэй бол яг тэр одоо жишээлбэл юунуудыг баркодуудыг яг хэвлэх ёстой. Энэ доор нь хэвлэжсэн. Тэр нь болохоор маш хүний нүдэнд одоо үзэгдэхээр гүтнэ. Одоо энэ доор тэр бодолтой гадна нүдийн доор одоо цаасан одоо дээвч юм. Тэр одоо суулж байна. Энэ болохоор хэвлэлийн ерөнхийдөө технологи байна шүү дээ. Хэр радиусаас ингэж яах вэ? Хэр холоос уншгүй. Унших юм болохоор ерөнхийдөө нэг зайн болохоор одоо яг нэг за 5 мм гэж яг 5 мм-ээс уншина. Үзнэ дээ. Ингээд унших. За уншдаг үзмийн давуу талх юм бол мэдээж яг залмаар уудахтай тийм ном уншижнээс судалж байдлыг юугаар солилцдог вэ гэхээр сонирхолтой хөгжилтэй байдаг. Одоо энийг хараад жишээлбэл бид нар яхад бол яг хэд одоо энэ зургийн хүмүүсд хараад нэг сонирхож магадгүй сүүлдээ яг одоо энэ хүмүүсд засаж ирэх юм. Тэгээд энэ дээр байгаа одоо жишээлбэл энэ одоо юу яаж чадмын толгой яаж яаж энэ яг юу хэлээд байгаа мэдгүй учраас бүгдүүд яг энэ ноттой ажиллах юм сонирхол болоод гэсэн. За хэмжээ жижигхэн авсаахан энэ давуу хэмжээ жижигхэн авсаахан одоо энэ үзэгний маань юу гэж байна. Хүүхдээ одоо гарах бат баригдахад хэмжээтэй авсаахан. За хэмжлэхэд амархан эвтэйхэн юм зураг. За намын одоо үгсийн өгүүлбэрийн сан байнг одоо нэмж өргөжүүлэх боломжтой байна. Одоо наад дотор ч байгаа үгсийн сан байна. Үгсийн сангаа бид нэр байнг одоо нэмээд тийм одоо сайжруулах юм боломжтой байна. Энэ юу гэсэн үг гэсэн үг. Энэ үзэг зөвхөн одоо энэ ном зориулсан үзэг биш байх юм шүү дээ. Энэ үзгийг яг бид нэр одоо энэ номны дараагийн зориулж байгаа илүү гэсэн үг гарчих юм бол энэ үзгийг одоо бид үгсийн сангийн нэмэгдүүлээд дараагийн одоо шатны илүү болоод энэ альтернатив төвчний одоо англи сургалтыг өмнө ажиллах боломжтой байна. Тэр өгүүлбэр үгсийн санг бол байнга одоо хөгжүүлэх боломжтой байна. Програмаар бид нэр яг цааш нь хөгжүүлэх боломжтой байна. За бүрэлдэхүүн хэсэг нь болохоор яг object identify гэдэг яг юу дотроо байгаа гэнэ. Үзэгнийхээ одоо юу 2D кодыг таньдаг гэдэг хэсэг байна. За дотор их автомтай. За санах хойтой, өөрөө гэсэн санах хойтой, чанга хэрэгчтэй. За тэгээд мэдээж энэ юу одоо хичээдэг зай байна. За өөрсдөө үзэг аудио номны гэдэг онцлог юм ихээр уламжлалт цаасан хөвлөөс ялгаатай. За электрон ярьдаг номууд үүдэн шүү дээ. Сүүлдээ одоо Монголд орж ирээд байгаа электрон ярьдаг янз бүрийн номууд байна шүү дээ. Тэр нь болохоор би компьютерийн номууд гэж болно. Компьютер дээр одоо жишээ гар утсан дээр бидний суулж ирсэн номууд байдаг. Тийм электрон номууд байна. Эсвэл яг одоо хүүхдийн ном гэх юм бол энэ жишээ каналуудтай. Каналууд дээр нахаа дуу гэдэг ч юм уу. Яг үг үсгэж тийм юм. Тэгэхээр энэ номоос ялгаатай байна. Технологи. За аудио ном зориулсан гэдэг шинэ арга. Аудио ном зориулсан шинэ арга. За мужид үзний ич гэх юм бол яг дууг номыг дуутай бол ярьдаг дуутай болж байна. Тэгэхээр бид нар энэ юу хэлэх гэдэг вэ? Одоо гүн уусган ном байна шүү дээ. Гүн уусган номыг яг одоо ингэ хийвэрсэн юм. Гэхдээ хийвэрсэн ч гэсэн энэ номыг бас яг ярьдаг болох боломжтой. Яаж ярьдаг болох вэ гэхээр
бас нэг юм технологи гарсан. Тэр нь болохоор трансраач гэдэг шүү дээ. Одоо трансраач гэдэг тийм юм тийч юу хэлээ. Пилонктэй. Пилонкн дээр бид нар яг яг хүмүүс маань намайг юм бид нар ярьдаг болох юм бол тэр пилонкн дээр бид нар QR кодоор хэмжиж. Одоо яг ингээд пилонкод тавьж байгаа одоо жишээлбэл яг энэ үгэндээ жишээл тэр QR кодыг шивэд өгч гэсэн үг тийм. Тэгээд тэр пилонко хамт одоо тэр одоо жишээлбэл яаж байгаа тэр хүний одоо намдаа тавьж байгаа үдгээд харахад яг тэр юм дээр уушна гэсэн үг. Хууц болгонд пилонко. Тэр хууц болгонд пилонко гэсэн үг байна. Тэр байдаг болох юм. Гэхдээ тэр нь бол тийм юу биш. Тэр слайд те слайд гэж ядсан. Слайд тийм болоод. Тэгэхээр зүгээр ийм уламжлал номууд гэсэн бид нар бас ярьдаг болох юм. Уламжлалаас. За намайг нэгэн зэрэг унших болон сонсох боломжтой. Нэгэн зэрэг унших тэгээд сонсох боломжтой. Одоо бүгд яг гоо сонсоод уншаад өөрөө дагаж хэлээд энэ бүх одоо процессыг нэгдмэл байна гэсэн. За сурагчид англи сатны англи хэлийг бие дааж судлахад туслана. Бүгд одоо бие дааж одоо тэр үзэгдэх харцад намаа өөрөө бие дааж сурах. Бүх одоо тэр орчмыг өгдөг гэсэн. За англи хэлийг бие дааж судлах орчин бүрд нь англи хэлийг зөв уншиж сурахад туслана гэсэн. Хамгийн гол зүйл нь англи хэлийг зөв уншиж сурах. Тэр одоо бие дааж сурахад судлах орчныг өгдөг гэсэн. За уншдаг үзэг нь болохоор мэдээж яг тэр номыг уншихад хөгжилтэй сонирхолтой болгоно. Бүх өгүүлбэр харилцан яриа зэрэг уншаас гадна энэ бол энэ дээр яг гайхалтай дуу аваа янз бүрийн зүгийн шиг дуудаг ч юм уу, цаг өөр цаг шиг дуудаг ч юм уу. Тэгээд янз бүр одоо байгалийн шуу шиг дуудаг ч юм. Энэ бүх юмуд нь оруулдаг гэсэн. Энэ хоёрт хаас дарсан яг дууна гэсэн. Артлын бэкграундд дахад дуу дуудаг ч юм уу. Бүх юмуд нь интерактив юм. Хүүхдийн сонирхлыг бууруулах юм байна. Тэгээд ном хүүхдийн сонирхлыг татвас тоод өгөхтэй тийм ээ. Зураг чимэл дүрсээ байлаа. За бас нэг нэмэлт болохоор компьютер дээр халуулсан аудио номууд байдаг тийм ээ. Аудио номыг сонсдог шүү дээ. Аудио номууд интернетээс татаж аваад аудио MP3 банаад тэрийг яг бид нэр яг үзүүрөө аплод хийгээд өөрсдөө сонсож явж. Эсвэл яг MP3 тоглоомч болоод хэлж байгаа. Ямар нэг дуу биднээс суулгаад энэ болохоор 2 GB-ийн нийт үүтэй санхаар та. Тийм. 2 GB дотор бидний нэлээд багтаах боломжтой. За яг номынх нь одоо жишээд яг энэ 20 номыг уншиж зүгээр яг аудио электрон номынх нь тийм ээ. Энэ болохоор хэмжээ нь болохоор 50 хэдэн мега байдаг. 20 ном унших бүх одоо саунд маа одоо бүх юм маа ойлголцоо 50 хэдэн мега байсан. Тэгээ цаана болохоор маш их номыг унших тийм боломж байна гэсэн байна. Нэг үзгээ гэсэн шүү дээ. Тэгээ дээр нь одоо MP3 одоо дуунууд ч юм дээр нь аплод хийгээд бид нар сонсох боломжтой. За бүх төрлийн үйлдэл систем дээр ажиллана. Windows дээр бүх төрлийн үйлдэл. За тэгээд тоглоомыг бол яг хөөр бид хүүхдүүд болохоор тоглоомын хэлбэрээр англи хэлийг өгдөг заах шүү дээ. Нэг л үзэг барилчин дээр хүүхд яг өөрөө тэр үзэгтэй тоглоом тийм ээ. Одоо ямар нэг бодлоо ингээд энэ хүүхд дуурах нь энэ хүүхд дуурах нь гэдэг хатаа явж өгсөн юм сонирхолтой юм. Энэ одоо яг дуурах юм бол ингээд тоглоом тоглох байдлаар яг юу яах вэ? Тэгээд бүгд ямар нэгэн тоглоом дээр тоглож байгаа хэцүү хугацаанд дараа сонирхол дуусдаг шүү дээ. Яг тэр үед нь яг хэцүү монстр үзгийг одоо хүүхдэд бариулчихсан гэсэн. Энэ бол яг тэр хүүхдэд шинэ тоглоомдоо боллоо гэдэг. Тэгээ нөгөө ном дээр дараад гэх юм. Тэгээд энэ чинь бол дуурах юм биш. Энэ хүүхд ингэ дуурах юм хаалаад ингэ их зингээ сонирхолтой болсон гэсэн. Тэгээ аяндаа тэр хүүхд чинь судалт хийсэн шүү дээ. Hello гэж юм. Гэсэн. Тэгээд миний анзаарсан нь hello гэжсэн нь hello гэж монголоор юу юм гэж асуусан. Тэгэхээр энэ номын өөрчлөлт давуу тал нь болохоор энэ ном болохоор bilingual болох ба хоёр хэлтэй байна. Англиар ягаад
энэ дээр дараад яг Монгол хэл рүү шилжүүлэх гэсэн. Тэгээд энэ дээр дарахад яг энэ өгнүүднийх нь Монгол хэлээр орчуулах юм. Одоо энэ зүйл сайн үедээ би орж болох үү тийм орж болно суу гаргаж байгаа тийм. Ингээд монголоор явуулсан. За тэр гот хүүхд чинь энэ чинь ингээд тийм энэ одоо хай гэдэг чинь сайн үгж байгаа юм. Энэ одоо мэй комин гэдэг чинь одоо юу үгж байгаа юм бэ? Орж болох уу гэсэн үг ингээд яг үсэг мэдэхгүй ч гэсэн яг миний дүрслээ ингээд ярьсан. Чэйжсэн гэсэн. Чэйж явсан гэсэн. За энэ дээр бол хамгийн түрүүнд болохоор ярих чадварыг хүүхдийн ярих чадварыг хөгжүүлэх гэсэн. Үзэгний төсөмжтэй тийм ээ ярих орчин гэдэг юм уу? Ярих орчин. Өгүүлбэрийн одоо интернет зөвөгдгөл тийм ээ бүх одоо юу гэдэг дуу хоолойны өнгө манер одоо бүх энэ бүх юм одоо энэ дээр дараа сонсоо. Чи энэ дээр маш их тийм жүжиглэлтэй байгаа. Мэй комин гэдэг зүгээр мэй комин гэж хэлээгөө энэ хүүхд мэй комин гэдэг. Yes please come in гэдэг энэ бүх юм яг интернет тийм ээ. Энэ дээр ямар нэг тийм юу байхгүй. Одоо яг үнэхээр нэг англи одоо хүмүүс ингэж ярьдаг юм дээ. Гэсэн одоо бүх юм дуу хоолойн юм бас орчин гэсэн. Хүүхдээ одоо сэтгэл санаанд хангашаад явсан гэсэн үг дээ. За унших чадварыг хөгжүүлэх юм чинь унших хүний төсөөлөн бодох чадварыг хүмүүн зэрэг хөгжүүлдэг. За энэ дээр болохоор үсэг тийм ээ. Үсгнүүд тэгээд үсэн дээр дахиад дуу авъя тийм ээ. Тэгээд дуу авъяны яг цаашаа дүүсэх болно тийм ээ. Тэгээд санаа үүдэл болно. Тэгэхээр энэ нь болохоор юу илэрхийлж байгаа юм зураг гэдэг хүмүүст илэрхийлж байна. Бүгдийг хараад. За сонсгол болон уншлах хоёрыг хөслөх юм бол нийт одоо текст 95% тогтоодог гэсэн. Сонсгол яг нэг тодорхой хувийн юм уншлах бас тодорхой хувийн юм. Энэ хоёрыг хөслөх юм бол 95% тогтоодог. За дуудлага бүгд одоо төрөл англи хэлтэй хүний яриг дагаж хэлэх цэвэр дуудлагатай болно гэсэн. Native English гэдэг нь native English гэдэг нь яг дуудлага сонссон бол цэвэр дуудлага болно. За интернет үгийн үгийн нийлэмж зэрэг нь болохоор бүгд яг зөв дууддаг гэсэн. Энэ бүх юмуд тэр нэг арай сурах хэсэгтэй бид нар хараад яг тэр одоо жишээ гэдэг саундыг жишээтэй B гэдэг зөв дууддаг. Энийг аав ээж нь хэлсэн. Эхлээс энэ одоо жишээ нь үзмээр байгаа. Бидний native English гэдэг их одоо англи хэлтэй хүмүүс нэг юм сонсон. Энэ хооронд маш их ялгаатай. За буруу сонсох нь бол буруу бичдэг байх юм тийм ээ. Буруу сонсох нь бол буруу бичнэ. Буруу сонсох нь бол тэгээд сонсоход бол нийт текстийг сонсохлоор бид нар бол нийт текстийн 34% болоо уншихад яг нийт одоо текстийн 70% тэгээд унших тийм ээ сонсох хоёрыг яг хослуулах юм бол яг нийт текстийн 95%. За сонсох тусмаа уншснаа ойлгох чадварыг хөгжүүлдэг. Текстээ сонсох нь өгөө зөв дуудах сонсоход нэг түрүүний юм гэдэг нь болж байна. За үгсийн санд бол бас бүрдүүлэх гэсэн. Үгсийн санд одоо бүрдүүлэх чинь. За тэгэхээр энэ гурвыг яг ингээд хэлнийхээ чадварыг бид нэр сайжруулах гэх юм бол унших, сонсох, ярих гэсэн гурвыг одоо дуулжиж яг бид нэр англи хэлийг бүрэн одоо эзэмшихтэй болцоо гэх юм яаж юм. За сонсох тусмаа мэдээж яг ярих чадвар гэх юм зөв чанга унших тусмаа сонсгол сайжрах тийм ээ. Тэр яг одоо энэ дээр бид нар хүүхд одоо ингээд ахад маш одоо чанга одоо тийм ээ уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийг дагаж одоо уншин. Тэгэхээр яг энэ сонсголын сайжрах чанга унших нь хүний ярих чадварыг бас нэмэгдүүлдэг. За энэ дээр бол зүгээр ажиглалт хийсэн юм тийм ээ. Амгалан гэдэг юм одоо таамастай хүүхдээр ирдэг үзье тийм ээ. Номтой одоо жишээ өдөрт нь 20 минут ажиллаж байсан шүү дээ. 20 минут ажиллаад тоглуулсан. Энэ бол тоглуулж байгаа гэсэн. За энэ өдөртөө өдөрт тоглоод
ямар үр дүн болсон гэхээр ерөнхийдөө 2 тооны дараа энэ хүүхд яасан гэхээр англи цагаан толгойроо нэлээд чижилсэн. Англи одоо ABC одоо энэ жишээ 7 дугаар ном хүртэл ABC нэг байна. ABC XZ тэр хүртэл байж байгаа. Энэ 7 дугаар ном хүртэл энэ хүүхд яасан гэхээр тэр одоо жишээ цагаан толгойроо чижилсэн байна шүү дээ. Яг зүг дуу одоо яддаг хүмүүс зүг дуу. За англи үг үсгийг тэрхэн дуулж өгсөн. Англиар одоо тоолж өгсөн юм байна. Тэр бүрийн одоо дүрс зургийг хурдан чижилж яг дүрсийн одоо хангамжтай зургийг яг дүрстэй нь одоо жишээ саундыг холбож байна. Жишээ энэ дээр одоо энэ хэдл гэдэг үгтэй уншиж чадахгүй ч гэсэн энэ аль нь үгтэй нь хэдл юм бэ гэдэг. Тэгээд одоо маш хурдан сурчсан. За номтой ажил хүүхдийн гэдэг сонирхол бууртаас. Одоо жишээ ингээд эхний өдөр ажилласан дараа хоёр өдөр тэр номоо хийж гисэн. Тэгэхээр намайг үзгээ аваад тэгээд ном дээр тэрээс дааж үзье гэдэг тоглоёг өдөөсөө бууртасан. За дүгнэлт эндээс ямар дүгнэлт байдаг вэ гэхээр англи хэл заах болон биелэнс сурах агуу дотоос ингээд үр дүнтэй аа. Би данс сурах агуу дотоос хамгийн үр дүнтэй өөрөө бие данс. Дэвшилтэй технологи сургуулийн өмнөх насны хүүхдэд англи хэл заах агуу нэвтрүүлж болох юм байна гэдэг. Энэ дэвшилтэй технологи сургуулийн өмнөх насны англи хэл заах нэвтрүүлж боломжтой байна. За англи хэл бол монгол хэлний хоёр хэлний сурагчийг энэ технологиор төвшөлж одоо боловсруулах хэрэгтэй юм байна гэдэг нь син дүгнэлт. Тэгэхээр яг энэ одоо юуны боловсруулж явуулж байгаа одоо монгол хэлний монгол хэлтэй англи монгол дээр хоёулын гарахтын боловсруулалт явагдаж байгаа. Тэр нь бол 250 хүүхдэд явж байгаа. За ийм дүгнэлтэнд хүрсэн. За ашигласан материал гэмээр мэдээж хүмүүс байна. Би англи ярьж чадна гэсэн юм. За тэгээд хүүхдэд дээлтэй цэцэрлэг төслийн мөрөнд боловсруулсан тэр плакатаас шүү дээ. Тэр плакатыг авч ирсэн. Talking English, learning English гэдэг юм байсан. За ингээд веб утас юм уу, reading.com гэдэг веб утас. Болцсон дээ.